За сайн байцгаана уу? Та бүхэндээ Winter Trip 2026 буюу Хөвсгөл аймгийн Эрдэнэчин Лөмсөмөнд орших Чаргаланд гол руу явсан тэмдэглэлээ үзүүлэхэд бэлэн боллоо. Та бүхэн тухлан сууж таалан сойрох нь. За өглөөний минь за үрийн 5 цаг 4 минут болж байна. За хамт явах машин маань ерөөд орох хүмүүс нь бүрдчлээ бүгд нь аваа явж байгаа. За би хамт явах хүмүүс руу явж байна. За ингээд тайгар ухих анхны аялал маань өвлийн аялал маань эхэлж байна. За бидний маршрут бол ер нь маш энгийн байсан. Мэдээж дарахаа ороод дарахнасаа Эрдэнэт тэгээд Эрдэнэтээс булганаас Хөвсгөлөөс Эрдэнэчин Лөмсөм гэж явсан. За тэг мэдээж өглөө бид нар маш эрт гарсан. Бидний яг багийн бүрэлдэхүүн бол за 2 эмэгтэй нөгөө машинд маань нийтдээ 5 эрэхтэй, манай машинд 2 эрэхтэй гэхээр ерөнхийдөө бол 7 эрэхтэй 2 эмэгтэй хүний бүрэлдэхүүнтэй явсан. За бид нар Улаанбаатароос гарахад бол ерөнхийдөө хасах 30 заажсан. Тэгэд ер нь харьцангуй биднийг явахд бол маш дулаахан байж таарсан. Тэнгэр ангаа бол биднийг ивээсэн гэж бодож байгаа. За тэгэд цаашаа яваад дархан руу орсон чи харин машины температур тэр маш өндөр өсөж байсан. Хасах 40 заажсан өглөөний. За тэгэд ер нь бол дархан бол амар хүтэн газар гэдгийг бол хүн болгон мэдж байгаа бах. 100-аа бол аимшигтай халдаг. 100 бол ойртод очингууд машины температур өсөөд идэг. Бид усаалаад байгаа юм болов гэхээр дархан бол уус тийм бүр цуута одоо хүүтэн халуун өндөр температуртай тийм газар байгаа. За ингээд цаашаа хамтдаа үргэлжлүүлцгээе. За бид цаашаа явсаар дархан өнгөрөөд Эрдэнэт ороод Эрдэнэтэд бас таньдаг айлтай орж буудалсан байгаа. Тэгээд бас замын хоол гэхээс илүү тэгэхээр таньдаг хамаатан саднууд руу орж хоол идэх нь одоо бас замын хоол идснээс илүү тухтай байдаг. Тэрийг бас хүн болгон мэдж байгаа хаа. Наач жавсараад энэ жоохон. Гарахад шууд энерги авра шууд унгаж илэн шүү дээ, тий? Төвчрээд. За бид Эрдэнэтээс цаашаа гараа явж байсан чи одоо нөгөө бидний хамт явжсэн 5-7 маань замын хажууд руу хунгарлуу яваад орсон. Тэгээ бид нар эхлээд харахтай айгаад яана одоо янз бүрийн болцсон юм биш байгаа гэсэн чинь зүгээр нөгөө хүмүүс нь бууж шээ гэж хэлээд тэгээ замаа чөлөөлөх гээд яасан чи замын хажуудлын хунгар цасан руу орсон. Тэгээд энэ бол нэгсэндээ баг зэрэг тавилттай юм болсон. Яг бол биднэрт бол одоо цасанд суух ялангуяа машин суух нь илүү давуу тал үүсэх боломжтойс. Яг бол бид нар бас дээгүүрийнхаа зарим зүйл шиг туршиж үзэх ёстой байсан учраас одоо суух тусамд бидэнд илүү найдвартай байсан. Тэгээ бид нар энэ 5-7 таах маань нөгөө олон жил жуулчанд явсан. Жуулчд авч өвөл зөнгөө явдаг болохоор бид нар бол одоо замынхаа маршрут ерөөсөө мэдгүй гэсэн ойлголт байхгүй. Энэ бол бидэнд давуу тал болж байгаа. За тэгээ бид нар замын хунгар руу машин ороод суугаад бичлэг хийгээд цаашаа хөгжөлтөд явсан. Тэгээд энэ бичлэгийг хүмүүс хараалаа. Аста муу жолооч бла гэх янз бүрийн бичижсэн. Тэгээд яг одоо тийм мэдрэл муутай хүмүүс бол ойлгохгүй л баг. За биднэрт бол ингээд суух нь бол илүү давуу тал байсан. Суух нь илүү сонирхолтой байсан. Яг бол биднэрт ирчүүд олон байсан учраас тэгээд энэ бол одоо эхний маань суултаа байгаа. Эхний бүгд сүүлийн суулт байсан даа. Горлоо. Оо, сах. Маш дуурайд. За. Ой, дуугаад ихтэй. Доктороос амар. Энэ дараа ихэр. Хөө битээ ухаал. Байж одоо тийшээ дуурч. Андаа тийшээ дуураа. Тийшээ дуурах. Би татчоо. За ингээд бид нэр санаанд дүү суусан машинаа гаргаж аваад цаашаа явсан. За зам бол мэдээж маш гөлөн ихтэй байсан. Цас маань тагтаршаад ингээд мүс болцсон.
Тийм учраас би бол одоо алхам тутамдаа ингээд сэрэмжилж явдаг. Машиныг бол 100 өдөрддөг хүн гэж байхгүй. Машин бол маш аюултай учраас та бүхэн бас орон нутгийн болгоомжтой явах хэрэгтэй. Би ингээд одоо гэвч би ингээд яваад идэг. Тэгсэн хажуугаар нь жижиг тэрэгнүүд зүгээр ингээд сүг гээл өнгөрөөд байгаа байхгүй. Тэгээ би бас тэр хүмүүсийг хараад тэгээ гэр бүлээс суулгачаад тэгээ амнасаа тэгж явдаг. Би бас тэр хүмүүсийг бол үнэхээр тэнэг хүмүүс гэж боддог. Тийм учраас та бүхэн бас болгоомж бол хизээч одоо хүнд илүүдэхгүй шүү. Тийм учраас сэрэмжтэй явцгааж байгаарай. За бид мэдээж олоолаа явсан учраас бидний бол буух суух ихссэн байгаа. За энэ манай нөгөө 5 далтай ах маань бас олон жил тээвэрт явж байгаа учраас бас бидний зам одоо өрнчн лум борох зам бол бүр үнэхээр ямар ч асуудалгүй байсан. Бид нар мап харах шаардлагагүйгээр. За тэгээ мэдээж орой болж байсан учраас зураглал бол маш гоё байсан. Цонхоор хараа тий. Бид нар шиг Улаанбаатарын утаанд идэх хүмүүс бол уулын орой тэр тэнгэр цэлмэг тэр цэвэр агаар бол үнэхээр гайхалтай байсан. Тэгээд хотынхан бидний хамгийн түрүүнд мэдэрдэг зүйл бол мэдээж энэ шүү дээ. Hear the voice echo walking through the jungle. Listen what I'm searching for. When I chat and I can hold it. За заман цааш үргэлжилсээр Хөвсгөл аймгийн цагаан уул сум Тосон цэнгийн сумдын нутгуудаар дайрч өнгөрсөн. За зум бол олоудаа дайрч өнгөрж байсан бол энэ удаа бол өвөл дайрч өнгөрж байгаа. За тэгээ бид нэр Тосон цэнгэл сумын нутгаар дайрч өнгөрж байсан чинь замд явсан хоёр хүн маань нэг сайн мэдээ сонссон. Бас удаан хөөцөлсөн ажил нь бүтэмжтэй сайн гэсэн сайхан мэдээ сонссон. Тэгээ бид нэр тэнгэр шүтлэгтэй хүмүүс учраас үүнийгээ бэлгшээж бас замдаа бууж бас баяраа хуваалцсан байгаа. За тэгээд бид шууд Хөвсгөл ороод буудлаа ихэл захиалчаа. Тэгээд нэг ганц эдгэн болж идийгээ 50 100 гээд хотел буудалд хоол идсэн. Тэгээд хөдөө орон нутагт явах нэг хэцүү зүйл нь юу гэхээр хоол унд байдаг. Ус солилдгоос шалтгаалаад бас ходоод гэж зүвдэх асуудал байсан. Тэгвэл энэ газар бас тунд ажгүй хоолтой санагдсан. За энэ дэр манай аяллаа маань гişүн амар жаргал маань харагдаж байна. За бид нар бол бас маш олон жил явж байгаа. Маш түшигтэй, ажилсаг, тийм мундаг залуу байгаа. За бид нэр буудалдаа орж хоноод за өглөө нь бол шууд улаан уул руу үүрийн 5 цагт хөдлөх ёстой байсан. За энэ бол өглөөний 4 зураг байна. Мэдээж маш хэцүү байсан. Богино цагийн ойртой маш олон цагийн жолоо барьсан. Тэгээд дээрээс нь бас их нэртэйгээ шөнө бас тооцоо бодоод битүүрээс богино ойртой хонсон. Тэгээд мэдээж бид нэр өглөө эрт гарч явбал эрт очноо гэдэг юм. За мөрөнд ирээд бас нэг давуу тал үүссэн. Яасан бэ гэхээр энэ буудал маань өөрөө гаражт нь хонуулсан машина. Бас мэдээж хүүтэнд 2-3 хоног асах учраас гэж бодоод гаражт нь хонуулсан. Тэгээд яг хаа оруулахгүйсэн ч миний хаасан л да. Гэхдээ бас яг хаа хөдөө орон нутагт явж бол дулаан газар хонол бас нэг ёндоны асуудал үстэй тий. Тэгээд мэдээж гаражт нь хонуулаад өглөө нь гаргаад бид нар хөдөлсөө. За цаашаа бид нэр мөрөнгөөс гараад хэсэг засамлаар явж байгаа шороон руу орсон. За зам бол үнэхээр бүр ямар ч торох юм байгаагүй. Би бол дотроо бас бартаатай байгаасаа, цастай байгаасаа гэж маш их хүссэн боловч үнэхээр бидний хайсан бартаа үнэхээр байгаагүй. Тэгээд зам шулуун янзын маш олон машин явцсан. Үнэхээр торох юм бол бидэнд байгаагүй. За явсаар бид нэр Томын давааны наадталд хоолнд орох болсон. Тэгээд Томын давааны бас нэг алдартай цөөн байдаг гэдэг. Бид нэр эрт очсон чинь хүмүүс нь босоогүй байсан. Яагаад бид нэр хитрхи эрт явж байсан. Хүмүүс ихэнхдээ нэг 10-аас 11 хооронд явдаг гэж ярьж байсан. За хоолоо идчихэд бид алдарт Томын давааг давсан. Тэгээ Томын давааг бас л амар төсөлжсэн чинь маш хялбархан ямар ч асуудалгүй байсан ши. Ер нь бидний замд торох юм бараг байгаагүй дээ. Ингээд бид нэр даваа удалгүй алдарт дарахтын 13 овон дээр ирсэн. За энд бол бид нар анхудаа ирж байгаа. За бид нар өөрөө бас бөөм мөргөлтөө хүмүүс учраас дарахтын 13 овоог бол маш сайн мэднэ. Ер нь байнгын одоо тахил засч яадаг тийм ийм алдартай 13 овондоо бид нар анхудаа ирсэн. За тэгээ маш их энергитэй, маш их хүчтэй, маш сүрлэг, гайхалтай газар байсан. Тэгээд дарахтын 13 овоотой ингээд 26 онд уцрах тавилан байжээ гэж бодлоо. Улаан уул сум. Тэндээ. За бид даваад одоо 20 сардгийн нурууны үргэлжлэл за дарахтын Цэнхэр хотоорын алдартай газруудыг эхнээс нь харж эхэлсэн. Тэгээд өвөл ийм гоё үзэсгэлэнтэй гам чин 100 бол одоо ямар гайхалтай холоо гэж бодогдсон. Тэгээд мэдээж бол утсан дээр бол үнэхээр гоё нь ягаад харагдахгүй. За уцаар үзэх бас биер харах хоёр бол үнэхээр өөр юм байлээ. За улаан өнгөрөөд бид шууд 10 босхтой авцал руу очсон. Тэгээ бас л үнэхээр торох юм байгаагүй. За тэгэхэд бас бидний өмнө явсан хүмүүс манаас нэг хасах 50 60 тоноод байна гэж бодохоор
бид нар бас заасах 50-60 бас тулж мэднэ те маш их сууж мэднэ гэсэн чинь мэдээж маш дулаарцсан байсан машинууд их явцсан байсан учраас зам бол үнэхээр торох юм байгаагүй. За тэгэхээр нэг хэцүү зүйл юу вэ гэхээр маш их хотгор гүдгэртэй. Тэгэхээр машиных амаржиныг бол мэдээж маш сайн үдчихэж яваараа гэж бодож байна. За миний машиныг бага зэрэг сэвэтэй байсан учраас энэ хотгор бол шууд гიშгчиж болохгүй жоохон хэцүү байсан. Тэгээ бидний замд бодонсынхан маань таарсан. За маш олон авторидийн залуучууд явж байсан. Нааша цаашаа явбал тэгээ замд мэдээж ингээд нөгөө машинаар маань хүмүүс маш их таниад за сайн явж гинөө нэтрэгээд бас их гоё байсан шүү. За ингээд бүгдээрээ 10 босхотын явцалдаар ирлээ. За алдарт 10 босхотын явцал. Тэгээ яг энэ хавцалдаараа болохоор битэн хүмүүстэй болохоор бас нэлээ хүүтэн байсан. Нэлээ хүүтэн байд юм байлээ. Тэгээд 10 босхотын явцал бол бас өвөл бол илүү гайхалтай харагддаг юм байлээ. Үнэхээр Доронто байсан бол гэж бас бодогдсон. Доронто байсан бол энэ дүр зурглалыг бас л энэ харагдж байгаагаас шал өөр гарах байлаа. За босхотын явцлаа үзчихэд бид нэр шууд одоо нөгөө зорьсон газар болох Эренчин Лүмбийн Жаргалант гол руугаа явхаар хөдөлсөн. Тэгээд Жаргалант гол хитрхи оройтсон уу гэсэн чи үгүй гэж таарсан. Тэгээд ягаад гэвэл Жаргалант төлөө оройны зураглал бол үнэхээр тасархаа гэж манай айлбанууд хэлсэн. Тэгээд гайхалтай Жаргалант гол үзэхээр хамтдаа хөдөлцөөл. За Хөвсгөл аймгийн Эренчин Лүмб суманд инхүү орж ирлээ. За бүхний ирэхэд үнэхээр торох юм байсангүй сайхан нутаг хүлээж авлаа. Тэнгэр хангааны өнгө цэлмэг тэ уулсан ууж маш сайхан хүлээж авсан. Одоо хэсэг дараа Жаргалант гол ямар гоё харагдахыг харцгаая. Голоо харахаас өмнө бид нар эхлээд одоо нэг хоног газараа олох хэрэгтэй байсан. Тэгээд мэдээж Эренчин Лүмб сум бол бас миний бодсноос хамаагүй хөгжсөн сум байсан. Тэгээ аргачхумдаа одоо дарахтын зинхэр нутаг те хордол сардаг гэл одоо бүхэл газруудыг багтаасан газар учраас мэдээж хөгжихгүй байх ямар ч арга байхгүй. Тэгээд тэгтээ бас бодоод үзсэн чи Эренчин Лүмб сум бол үннээс илүү хөгжих ёстой санагдсан. Яагаад гэвэл энэ ч одоо Монголын бүхэл гайхамшгууд энэ сумд байна. Тэгээд хоног нь бол нэг хүний 25-аас 35 янз яг хуу дулаахан хамгийн гол нь дулаахан л байх хэрэгтэй юм бэл. Яг гой байшингууд байдаг юм билээ. Тэдний тэг хүмүүс урьдчилаа захиалчд юм билээ. Тийм учраас манайхан майхангүй ирж байгаа бодвол урьдчилаад захиалга өгчвөл бас их зүгээр юм байлаа шүү. Тэгээд ямар ч сан бид нар дулаан газар авалсан. Одоо Жаргалант гол руу явна. Бид үзэсгэлэн Жаргалант голоо үзчихэд дараад нь буудалсан. За орой очсон болохоор үнэхээр гайхалтай юм үзсэн. Тэгээ бодсон л доо. Үнэхээр утасны цаанаас харах, бодитоор харах хоёр бол үнэхээр өөр юм байна гэдгийг ойлгосон. За тэгээ манайхан ямар ч байсан төмбөд нэг дажгүй байшинд ороод амарсан. Тэгээ маш дулаахан байсан. За тэгээд мэдээж хоноод өглөө нь та бүхэнд харагдсан. За тэгээ энтхийн бол модоор зоддог юм билээ. Нүүрс бол бараг л юм. Ер нь модоор зоддог. Утаа хүртэл ингээд дээшээ. За тэгээд хүмбэд хонсон өглөө нь миний шаакл болсон. Хасахгүй ч нэг бол яг фэйсбүүк хүмүүс янз бүрээр бичсэн. Тэгээд би бол яг өмнө нь хэлсэн. Тэгээд нутгийн хүмүүснүүд маш сайхан хүмүүс байсан. Нутаг орн сум нь гоё хөгжсөн сум байсан. Тэгээд сайн ажуулсаар гэж жаахан зүйл бол байлгүй л яах вэ? За тэгээ бид нэр үргэлжлүүлээд одоо 20 сардгийн нур руу явах гэж байна. Тэр бас би за 20 сардгийн
За яаж ийм хаа. Одоо жинхэнэ зам эхэлж байгаа юм шиг хаа. Өө ярил та. Тэгсэн гаргаад одоо жинхэнэ зам эхэлж байгаа юм шиг. Одоо ч хэлж байгаа шүү дээ. Би шиг янзын номнууд мөс цөмөрн цасан суун цас охон заяа. За бид нэр жиглэгийн даваа гэсэхгүй. Яа. За чиглүүлэгч буюу манай Альпа ах маань ингэж хэлснээс хойш би бас дотроо жоохон айгаал. За одоос та аюул болохондэ гэл бид нэр бас цаашаа явсан. Тэгээ цаашаа явсан боловч жиглэгийн даваад авахад бас л биднэрт ямар ч саад байгаагүй. Энэ аян замыг бол бид нэр ерөөсөө би бодож байгаа байхгүй. Ерөөсөө бид нар ингээд цаанаас нь харсан. Энэ нутаг биднийг бол үнэхээр сайхан хүлээж авсан. Тэгээд бахархаж байгаа. Бүх уулуудад мөргсөн, залбирсан тийм ийм сайхыг хоронтой байгаадаа үнэхээр их талархсан. Тэгээд бидний жинхэнэ аялал бол жиглэгийн даваа биш. Жинхэнэ аялал бол далаа дээр байсан юм аа. За хэдүүлээ жинхэнэ аялал руу орцсон. За бид Эрдэнэчин лөмб суманд байхад за манай хоёр Альпа маань шөнө их маргалцсан бид нар одоо далаагаар явна буцаад улаан сумаар явна гэд. За тэгээ бидний хувьд бол далаагаар явах нь бас их сонирхолтой гоё санагдсан. Яагаад гэвэл бас амьдралдаа анх удаа далаа дээгүүр явна гэдэг бол бас ховорхон тохиолдол юм шиг санагдсан. Гэвч одоо нөгөө манай 5 далын хажууд явж байсан Чимба маань одоо өөрөө нөгөө Эрдэнэчин лөмбөд өссөн хүүхд болохоор далаа дээгүүр бол одоо хит аюултай далаа дээгүүр явахгүй гэдсний удаас бид нэр зөрчилдөөд за жиглэгийн даваагаараа давж ирээ. За далаа дээгүүр явах нь зөв юм байна гэдэг шийдэл төрсэн. Гэхдээ тэр орой далаа дээгүүр явна гэж одоо шийдвэрт хүрсэндээ тэр шийдвэрийг дэмжсэндээ яг далаа дээгүүр явж байхдаа маш их харамссан. Яах гэж би ингэж далаа дээгүүр явъя гэж бодвоо гэж бодсон. За та бүхэн саяын чимээг сонссон баг. За саяын чимээ бол далаа дээр байхад гарч ясан чимээ. Тэгэд өмнө явж байсан ах маань би өмнө уг нь олон удаа явж байсан. Гэхдээ энэ чимээ ингэж их гарахыг сонсож байгаагүй гэдгсэн. Тэгэд бас тэрийг дагаач тэр маш их хайсан. Тэгэд далаа дээр яг очоод хөлөөрөө зогсоход за тэгэл би эндээс ингээл аврал байхгүй. Яг ингээд нэг үхэл амьдрал хоёрын зааг дараа гам шиг мэдрэмж төрж байсан. За ингээл доошо цөмөрхөл юм бол ингээл дуусаа гэл. Тэгэл тухайн үед би 3 хүүхдээ бодоол хажуудахаа бодоол за яг одоо ингээ буцаад явъя гэл. Тэгэхээр бидний зам хоол байдаг гэл. Яг энэ бодол би тухайн үед бүр маш их авцсан. Тэгээд үүнээс хойш би хизээж бүр яг 2-3 сар бүтэн гараагүй бол би мөсөн дээгүүр явахгүй гэж шийдсэн. Тэгтээ бүр үнэхээр амар байсан. За ингээл явж байгаа бол торомж гიშгэн гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Торомж гიშгэл юм бол ерөөсөө ингээл бүгсэн орж ирэл. Тэгэл одоо энэ машин харж байгааг та бүхэн ингээд зүгээр эргэж байгаа нь хүртэл ингээл гулгаж байгаа байхгүй. Хамгийн амар. Тэгээ биднэртэй хамгийн амар тулсны юу гэхээр хар хил цагаан хилүүд нь бүр маш их гарсан байсан. Тэгээд бас амар байсаа. Тэгээд одоо яана ингээл одоо төвжигдчих юм бол яана гэх. Тэгээ би ч нэг цагаан хилэндийг бүр гарсан шүү дээ. Амар би бүр бууж ирээ зүгээр өвдөв чичирж байсан. Тэгээд бид нар ямар ч байсан амжилтаа туулж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь манай нөгөөж болооч юм жоохон сэрэмж алдсан. Тэгээд далаа дээгүүр явж байхдаа ер нь хизээж бардамнаж болохгүй мэлээ. Би олон жил явсан. Тэгэхэд яах ч тгүй байсан. Тэг яавал гэж мэж энэ бол тоглоом биш. Энэ бол амьтай уул устэй. Энэ бол далаа хийж учраас хизээж бардамнаж болохгүй мэлээ. Энэ өөр би олон жил явсан юм байсан тийм байсан. Зүгээр сүсэглэл явах хэрэгтэй мэлээ шүү залуучуудаа. Бурхан минь далаа хийж нэвэлдэ авч ярлаа. Зүгээр л далчгансан хүнийг бол анддгүй байна л гэж утсан доо би. Удаа явбал тэгээд одоо нөгөө сэрэмж жоох алдах юм лээ. Тэгээд 5 талын маань дугаар бас сэрэмж алдснаас болоод
дугуйгаа хагалсан. Өөрөө саацсан бол байгаагүй. Тэгээд далаа дээр яг удаа явахаар ингээл 60-аас 80 милдээ явж бол хизээш болохгүй юм байна. Нэг эсвэл ардлынхаа машиныхаа ардаас орно, нэг эсвэл хар цагаан хил рүү цөм шаан тэгэл болоо. Тэр ерөөсөө далаагаар битгий яваарал гэж байна. Би дахиж хизээч явахгүй. Тэгээд хичнээн мэддэг хүн байсан ч гэсэн байгаль ихээс илүү ухаантай, байгаль ихээс илүү мэдлэгтэй хүн гэж байхгүй юм байлээ. Тэг ямар ч хэсэг эрүүл саруул явуулсан. Далаа ээжтэй баярлалаа. Тэнгэр бурхандаа баярлалаа. За тэг манай аялал хамгийн хэцүү нэрдөөл энэ байлээ. Энэ зүйлийг туулах хамгийн хэцүү байлээ. Ууган цасанд суун аам хүрсэндээ хүрзээр малтан нэмээ дэрэ гэсэн. Тэгээ тийм зүйл ерөөсөө тааралцсангүй. Тэгээд аялалтаа минь хамт байсан та бүхэнд баярлалаа. Энэ бол бидний анхны дугаар байлээ. За тэгээ бидний дэмжиж саб дараараа. За бидний илүү их саб дарах тусам илүү гоё бичлэгтэй уулзсан шүү. Баярлалаа залуусаа баяртай.